За цалин буусны дараа мөнгө хаашаа юунд зарцуулагдсан, юунд өргөгдсөн мэддэхгүй алга болчдөг. За бид нэр санаатай ч юм уу, санамсаргүй ч юм уу гэл үрэл дуусгачдаг. Тэгээд дараа нь бид нэр ойлгодгүй юунд үрээд яагаад дуусгach вэ гэдэг. Тэгээд бид нар ихэнхдээ юу гэж боддог гэхээр за дараагийн цалин буухад 2-7 хоног байна да, 3-7 хоног байна да. За дараагийн цалин бодлоо одоо яах вэ, юу хөө, зээл авъя те. За хэрв энэ мэдрэмж танил санагдчихвэл энэ видеог яг дуустал үзээрэй. За энэ видеонд та бүхэндээ би дэлхийн хамгийн энгийн, хамгийн хүчтэй, хамгийн амархан одоо хувийн санхүүгийн орлого зарлагын системийг танилцуулъя гэж бодлоо. Ингээд let's talk about money. За энэ удаагийн видеоноос эхлээд та бүхэндээ би сайн байна уу, тэмүүлэн байна, money wise хата морил гэж ингээд интро явахгүй одоо шууд сэдвтэ орё гэж бодож байгаа. Санхүү орлогоо, хувийн санхүүгөө ер нь яаж зарцуулах уу, яаж зохицуулах уу гэд хаанаас эхлэхээ мэддэггүй хүмүүс зөндөө байдаг. За Excel ашиглах уу, ямар нэгэн app ашиглах уу, одоо тэ цаасан дээр бичих үү, дэвтэр бичих үү, одоо энийг нэгэнгүү одоо зарлага орлогоо ингээд бичээд явах уу, яах вэ гэхэд яг яахаа мэддэггүй хүмүүс олон байдаг. За тэгвэл өнөөдрийн ярих гэж байгаа 50, 30, 20-ийн дөрөв нь болохоор ерөөсөл 3 хэсэгтэй. За орлого зарлага ер нь санхүүгөө 3 хэсэгт хуваагаад тэгэл зохицуулчихна гэсэн үг. За энэ 50, 30, 20 гэдэг одоо систем хаанаас үүсэлтэй юм гэхээр анх 2005 онд Elizabeth Warren гэдэг одоо Америк нэгдсэн улсын Сенат, за Harvard их сургуулийн эдийн засагч одоо тийм эмэгтэй охинтойгоо хамт нийлж нэг ном бичсэн байдаг. За тэр номонд хамгийн анх 2005 онд за 50, 30, 20 гэсэн дүрмийг танилцуулсан байдаг. Яагаад ийм дүрмийг танилцуулсан гэхээр одоо Elizabeth Warren гэдэг номын зохиолч маань олон жилийн турш одоо Монголын Америкийн одоо дундаж гэр бүлийн санхүүгийн байдлыг их шинжилж дүгнсэн байгаа. Тэгээд маш нарийн судалгаа хийсний үндсэн дээр ихэнх хүмүүс ер нь орлого зарлагаа зөв зарцуулж чаддгүй юм байна. Тэрнээсээ болж их стресс ордог юм байна. Тэрнээсээ болж их одоо хөрөнгө хурааж чаддгүй юм байна гэдгийг олж мэдээд тэгээд ийм 50, 30, 20 гэсэн ийм одоо системийг зохиосон байдаг. Энэ яаж ажилтгийг гэхээр шүү дээ, лаг амархан. Одоо 50, 30, 20 гэд 3хан хэсэгтэй. За 50% нь тэгэхээр бүх орлогын 50% нь нийт гэж хэлдэг. Нийт гэдэг нь болохоор хэрэгцээ. За тэр хэрэгцээнд нь юу байх юм бэ гэхээр заавал гарах зардал. За тогтмол зардал гэж ярьдаг тийм. Тогтмол зардал, бензин, машин, юу гэдгийг түрээс, тоог, уус, идэж уух юм, эрүүл мэндийн даатгал, ямар нэгэн subscription, тиймэрхүү юмнууд орно. Цахилгаан уус халаалт. За хоёрдугаарт нь болонгууд 30% нь болохоор хүсэл болон wants. За хүсэл гэдэг. За тэрэнд нь одоо тэр хүсэл байхгүй боловч амьдрч болохоор зүйлүүд. За юу гэхээр парти, арх тамхи, тэ ямар нэгэн зугаа цэнгэл, ресторан, бар, кино үзэх, одоо юу гэдгийг аялал, хобби, спорт. Одоо энэ юмнууд байхгүй байх юм бол одоо амьдрч болохоор тийм юмнууд. За 30% нь тэр нь зарцуулнаа гэж. За 20% нь болохоор хадгаламж хөрөнгө оруулалт мэдээж. За 20% нь хадгаламжиндээ хийн, emergency fund-тай хийн, ямар нэгэн хөрөнгө оруулалтыг эхлүүлнэ, бизнес хийж эхлүүлнэ. Одоо ямар нэгэн ирээдүйдээ хөрөнгө оруулах одоо 20% маань ингээд үлдчихэж байгаа. За тэгээд дээрээс нь мэдээж 20% нь юу орох вэ гэхээр мэдээж зээлийн төлөлт байгаа. Ямар нэгэн хүнд өглөхтэй бол тэр мэрийгээ төлөхтэй, ямар нэгэн ипотекийн зээл мэл ч юм, ямар нэгэн тиймэрхүү зээлийн хүүдэд төлөх юмнууд ч бас энэ 20% та багтаж байгаа шүү. За тэгээд энэ 50, 30, 20-ийн одоо системийн хамгийн гол мессеж нь юу вэ гэхээр эхлээд 20% хадгалаад за дараа нь үлдсэн 80% та багтаж амьдраа гэсэн мессежийг. Тэр нь ихэнхдээ хүмүүс яадаг гэхээр эхлээд 80% те needs тэгээ wants-аа ингээд зарцуулчингуудаа дараа нь үлдсэнийг нь хадгална гэж яриад байдаг. Тэгэхгүй эхлээд 20% нь хадгалаад инвестментээ хийжээд үр мөрөөр дарчаад тэгээд дараа нь 80% та багтаж амьдраа гэсэн гаргалгаа яваад байгаа. За Монголын одоо манай Монголын хувьд ийм одоо энэ систем ажиллах юм уу, ажиллахгүй юм уу гэхээр ажилланаа. Яг адилхан. Бид нар яг адилхан орлого олж байгаа. Биднэрт яг адилхан тогтмол зардал байдаг. Биднэрт яг адилхан wants-уд байдаг. Тэг хүсэл үлдсэн 20% нь хадгалаад хөрөнгө оруулаад явж болно гэж хэлмээр. За нэг жишээ бодож үзье үүдээ тий. За сарын цэвэр орлого 2 саяын төгрөгийн орлоготой байлаа гэж бодоход 50% нь хэрэгцээ гэж бодоход 1 сая төгрөг гэсэн үг тий. За 1 сая төгрөгөндөө тоогоос юу гэдгийг түрээс ипотекийн зээл мэл ч юм уу ямар нэг юм зохицуулчин. За хоёрдугаарт нь болохоор хүсэл. За хүсэл болохоор 600 сая төгрөг тий. За хүсэл хадгаламж болохоор 400 сая төгрөг. 400 сая төгрөгийг эхлээд хийгээд за үлдсэн 80%-аар нь сая 600 саягаар амьдрах нэ. Амьдрч одоо амьдрч болно гэж би одоо хараад байгаа. Гэхдээ энэ бол зүгээр жишээ шүү. За 2 сая төгрөг. Одоо Монголын дундаж цалин 3 сая болсон. Гэхдээ 2 сая төгрөг нэг хүнтэй. За тэгээд эднэрээ бүгдээрээ ингээд
зохицуулаад амьдарч болно. Хэрв та Улаанбаатарт амьдардаг бол за 2 сая төгрөгөөр амьдрах хэд бол бас хэцүү байж магадгүй. Гэхдээ би олон гэр бүлүүдийг харсан. 3 сая төгрөгөөр 3 ам бүлтэй, 4 ам бүлтэй татвараа төлөөд, байрныхаа түрээсийг төлөөд ингээд юм зохицуулаад амьдарч байгаа усуд байгаа. Тэгээ хамгийн гол нь юу чухал вэ гэхээр нийц, тэр 30%-ийн нийц маань айгүй чухал байдаг юм. За хэрв та Монголд Улаанбаатарт амьдардаг бол 2 сая төгрөг бас хүрэхгүй байж магадгүй. 50%-аас одоо нийт хэрэглээний хэрэглээний зардал 50%-аас илүү гарч магадгүй. За тэгээ энэ үед яах вэ гэхээр ерөөсөө хоёр зам байдаг. Нэгдүгürt нь болгонд орлогоо нэмэгдүүлэх, за хоёрдугаар нь болгонд зардалгаа багасгах. Зардалгаа танах тий одоо тэр нийцүүдэд танах нь байна. 20% тэр хадгаламж хөрөнгө оруулалтаар танахгүй нь байна. Ерөнхийдөө хэрэглээг багасгах нь байна. За ингэж бас зохицуулж болно. За энэхүү 50, 30, 24-ийг одоо хэрэгжүүлэхэд гаргадаг тогтмол 5 алдаа байдаг. За тэр нэгдүгürt нь болонгууд хэрэглээ ба хүслээ хольж бодох. За хэрэглээ бол тогтмол зардал бол жишээлбэл тог ус. Надад iPhone хэрэгтэй байна гэдэг бол хэрэглээ бол биш. За iPhone-г бол амьдарч болно. iPhone-оос өөр ус утас байж болно. Өөр хямдхан юм байж болно. За энэ хоёрыг ингээд ялгачих юм бол 50%-ийг одоо хэтрүүлэхгүй амьдарч болно. За хоёрдугаарт нь болонгууд 20%-ийг нь за хадгаламж хөрөнгө оруулалтаа хамгийн сүүлд нь хийх. Одоо түрүү ярьсанчлан эхлээд 80%, эхлээд needs, wants одоо хэрэглээ хүслээ биелүүлж байгаа дараа нь 20% үлдсэнгээр нь хадгална гэж ярьдаг. Бид нар бодоод байдаг. Тэгээд тэгхгүй маа эхлээд хамгийн гол нь pay yourself first гэдэг одоо тийм үг үүдэг. Тэгээд тэр шиг эхлээд 20% хадгалчаад за үлдсэн 80% тохируулж амьдраа гэсэн. Гуравдугаарт нь болонгод тооцоогоо хитрхийн нарийн ингээ өтлөх гэдэг хүмүүс. Нэгнгүү авсан кофе болгон, авсан бох болгон, авсан жихэр болгон ингээ бичих гээд байдаг. Ер нь хамгийн гол нь гол одоо утга нь нарийн тооцоондоо байгаа юм биш. Хамгийн гол нь ерөнхийдөө 50%-аас хэтрүүлэхгүй 51, 51, 52% байж болно. 20, 27, 28% байж болно. Тэгээд 20%-ийн хадгаламж одоо хөрөнгө оруулалтаа хийгээд ингээд ерөнхийдөө ингээд тооцоод явчих юм бол ерөнхийдөө болно гэсэн. За дөрөвдүгээр талд нь болонгод зээлийн төлбөр хүмүүс мартаасдаг. За эхлээд тогтмол зардлаа төлжөө дараа нь тэгээд өөрийнхөө хүсэл тий гоё юмыг ингээд хийчихэнгуудаа дараа нь хөрөнгө оруулаад хадгалж мадгалжингуудаа зээлээ марчаад байдаг. Тийм учраас зээлээ мартаж болохгүй. Зээл чинь маш чухал. Өндөр зээлтэй, өндөр хүүтэй, өндөр зээлтэй ингээд байх юм бол мөнгө хураахад айгүй хэцүү байдаг. Мөнгө одоо өсгөхөд айгүй хэцүү байдаг. Тийм учраас зээл хамгийн дөрөв төлөх хэрэгтэй. 5 дугаарт нь болонгууд энэ одоо нөгөө түрүү хэлсэнчлэн яг 50, 30, 20-оор нь ингээд хуваар нь ингээд энэ дүрмийг ингээд чандлаа ингээд баримтлах гэдэг. За энэ бол яг ингээд яг ингэж яв гэсэн одоо тийм шашны тийм сургаал биш. Одоо ямар нэгэн дүрм биш. Хүн болгон өөртөө зохицуулж 60 жиж болно, 20 жиж болно, альсгүй хадгалж байгаа хөрөнгө оруулалтын мөнгө чинь 30% байсан ч болно, 40% байсан болно. Ерөнхийдөө одоо өөрийнхөө зарлагыг ийм 3 хэсэгт хуваагаад ерөнхийд нь ингээд тооцоод явчих юм бол болно гэсэн санааг яриад байгаа. Эцэст нь гэж хэлэхэд яаж эхлэх вэ? За нэгдүгээрт нь болонгууд орлогоо тодорхойлох, цэвэр орлого. За миний орлого яг хэд болоод байна? Одоо миний даасанд яг хэдэн төгрөг боддоор орж ирж байна гэдгээ одоо маш сайн тодорхойлох хэрэгтэй. За бас хүмүүсийн тогтмол орлоготой хүмүүс байдаг, тогтмол орлогогүй хүмүүс байдаг. Тогтмол орлогогүй хүмүүс яах юм бэ гэхээр тогтмол орлогогүй хүмүүс зардал нь бас тогтмол биш байна л гэсэн үг. Хамгийн гол нь тэрийг адапт хийгээд явна гэсэн үг тий. Тэгэхээр өнөөдөр би 2 сая төгрөгийн цалин орж иж байвал тэрэндээ тааруулж амьдраад маргааш 4 сая төгрөгийн одоо цалинтай байх юм бол тэрэндээ бас тааруулж амьдрна гэсэн үг. Тэгээд тэр хэмжээгээр нөгөө хүсэлчин нэмэгдэхгүйгээр хамгийн гол нь мөнгөө цааш нь нээх, мөнгөө хадгалах тэр процент чинь нэмэгдэн шүү гэдэг бас хэлбэр. За хоёрдугаарт нь болонгууд 3 данс нэ гэж. За нэгдүгээр данс нь болохоор хэрэглээний данс. За 50% ч орох. За хоёрдугаар данс маань болохоор хүслийн данс маань. За нэг 30% ч орно. За гуравдугаар данс маань хөрөнгө оруулалт, хадгаламжийн данс. За ийм 3 данс ингээд банкнд нээгээд тэгэд орлого орж ирлээ. Тэр данс руугаа тодорхой хэмжээний тэр хувийн мөнгнүүдээ ингээд шилжүүлнэ гэсэн үг. За тэгжиж нэгдүгээрт одоо маш сайн тодорхой харагдана. За 50% миний одоо тогтмол зардал маань ийм мөнгө байгаа юм байна. Хүсэл маань ийм юм байгаа юм байна. Энэ маань дуусангууд өөртөө хэрэггүй юм авахгүй байх нэ. За тэгээд 20% нь болонгууд мэдээж хамгийн ихэнд хийгээд аль хэдийн хөрөнгө оруулалт данс руу явцсан тийм мөнгнүүд байгаа. За 3 дугаарт нь болонгууд цалин орж ирлээ. Тодорхой тэр нөгөө нэг 3 данс руугаа мөнгө чинь автоматар явдаг байх хэвээр. Тийм автоматжуулалт хийх хэрэгтэй. За 4 дугаарт нь болонгууд эхний сардаа системээ хянаж үзэх хэрэгтэй. За миний 50% үнэхээр таарж гин үү? 30% маань үнэхээр надад ихтэж гин үү? Багдаад байна уу? 20% би хадгалж чадаад байна уу? Үгүй байна уу гэд. Тэгэд хэрв тогтмол зардал чинь 50%-аас илүү гараад ах юм бол бусад зардлуудаа ингээд тооцоод
Тэгээ бас зардлуудаа бас зохицуулах хэрэгтэй. Багасгах, дээшээ доош. Тийм учраас энэ яг 50 30 20 гэсэн яг ийм шашны дүрм шиг яг ийм байх хэрэгтэй гэсэн үг биш. Гэхдээ өөртөө зохицуулаад яг тухайн одоо нөхцөл байдал, амьдралынхаа нөхцөл байдал зохицуулаад хийж болно. За дөрөвдүгürt нь болонгууд 3 сарын дараа тооцоо хийгээрэй. За ямар зүйл ажилласан байна? Ямар зүйл ажиллахгүй байна? Би юуг одоо adjust хийх үү? Одоо юуг тохируулах уу, те? 50-аас жоохон дээшээ гаргах уу? Дахиад жоохон дээшээ хөрөнгө оруулах уу? Хүслээ жоохон багасгах уу? 25%, 20% болох уу? Яагаад миний зардал одоо төгсгөл зардал маань ийм өндөр байна? Энэ зардлаа яаж багасгах уу гэдэг ийм тооцоо хийж үзнэ. За тэгээд төгсгөлд нь энэ 50 30 20-ын систем биднэрт яагаад ажиллана гэхээр бидний одоо тэр эгог хэлж дээ. Эготой ингээд тэрсэлддэггүй гэсэн. За тэрний юу гэсэн үг вэ гэхээр хүмүүс ингэж боддог л доо ингээд орлого олоод мөнгө олоод ирэхээр за би энэ мөнгөийг олсон юм чинь би өөртөө нэг ингээд юм наачи. Би өөрийгөө баярлуулчих гээд хитрхи юм ингээд хитрхи одоо бусад юм одоо юмнуудаа мартаад хитрхи ингээд өөрийгөө хүслийг биелүүдэд яваад байдаг. А за тэр хүслийг бол хордоггүй систем байгаа. За 50% нь бас хэрэглээндээ хэрэгжилж чинь 30% нь болохоор өөрийнхөө хүсэлтэй 20% нь болохоор хадгална гэсэн. За мөнгөтэй болохоор хадгална. Эсвэл үлдснийг нь хадгална гэж яриад. Тэр үл бүтэхгүй хизээч тэрийг ажилтгүй систем. Тэм учраас 20% нь эхлээд хадгалах хэрэгтэй. Үлдсэн 80% нь амьдрч зурх хэрэгтэй. За тэгээд ер нь систем байхгүйгээр мөнгө өсгөж болохгүй. Одоо энэ 50 30 20-ын систем маань дэлхийн хамгийн энгийн хүн болгон хийх боломжтой. Зүгээр цаасан дээр ингээд бичээл залгуудаа ингээд бичээл ингээд хуваарлал 3 юм юу колом гаргаж ирэл тэгэл хийчих тийм систем юм аа. Тийм учраас энэ системийг та бүхэн хэрэглээрэй, туршиж үзээрэй. Тэгээ энэ бол хамгийн амархан систем байгаа. Би тэгээд төсөлт нь юу гэж хэлэх гээд байна гэхээр 20% хадгалахаа мартваа, зээлээ төлөхөө мартваа. Тэгээд 20 жилийн дараа харангуй та би чинь тэр үед ямар зөв алхам хийцэн юм бэ гэж бодох болно гэж хэлмээр байна. За энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. За ер нь бол жоохон фристайл маягаар хийчлээ. Гэхдээ та бүхэн 50 30 20 гэсэн системийг ашиглаж үзээрэй. За энэ маш амархан, маш энгийн, маш хүчтэй систем байгаа. Тэгээд хэрэг хэрэгжилж үзсэн бол та бүхэн комент хэсэгтээ бичээрэй. Ямар байсан, ер нь юу, ямар хэцүү юм тохиолдсон, одоо юу хоцсон, те, юу ажилласан, юу ажиллаагүй гэдгийг та бүхэн бусдаагаа хуваалцаарай, натаа хуваалцаарай, бүгдийг нь уншдаг байгаа. Би бүгдийг нь уншдаг байгаа. За ингээд энэ хүртэл хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараа уулзлаа. Түр